За сайн байцгаана уу? Амвей компанитай холбоотой би бас яагаад амийг хийж байгаатай холбоотой асуулт хариултыг над руу яг хийлгээсэн байна. Тэгээд хүмүүсийн хамгийн их асуусан хэдэн асуултыг түүж аваад хариулъя гэж бодлоо. За яагаад заавалжгүй амийг гэж яагаад заавалжгүй амийн бизнесийг хийж байгаа юм бэ гэсэн асуултыг тавьсан байна. Яагаад гэвэл эхлэлтийн хөрөнгө болон миний боловсролын хэмжээ, миний солонгос хэлний хэмжээг нэс хамаарахгүйгээр ер нь бол хинч хийсэн бас тууштай суралцаж чадсан тохиолдолд амжилтанд хүрэх тийм сургалтын системтэй учраас би сонгосон. За тэгээд хамгийн гоё нь юу вэ гэх юм бол цаг хугацаа болон санхүүгийн хэрэгчлөөг хамт нь өөрийн болгох бизнес амигаас өөр байхгүй болохоор би сонгосон. Нэг үгээр хэлбэл биеийн хөдөлмөрөөс шалтгааллахгүйгээр орлоготой болно гэсэн үг. Ер нь хичнээн их хичээж амьдрах нь тийм чухалч гэсэндээ юу хийж амьдрч байгаа маань бүр илүү чухал гэж боддог. Гэхдээ ихэнх хүмүүс идэвхтэй амьдрч байгаа боловч чиглэлээ сайн мэдэхгүй байгаа болохоор яагаад амийг хийж байгаагаа бас сайн мэдэхгүй тохиолдол бас зөндөө ажиглагдсан. Миний хувьд бол Амвей компани бусад компаниудыг бодвол өөрийн гэсэн амжилтын системтэй учраас би сонгосон гэж хэлэхээр байна. За зарим нэг хүмүүс маань ингэж асуусан. Би чамд аягүй санаа зовж байна. Өөр гоё хийх зүйл зөндөө байхад яагаад амийг хийж байгаа юм бэ? Гэр бүл чинь хориглож байгаагүй юу? Найз нөхөд чинь дургуйцаагүй юу? Имиж чинь муу болж сөрөг сэтгэл төрүүлнэ гэж айхгүй байсан уу? Тэгсэн ч гэсэн амийг заавал хийх ёстой бий юу? Надад амийг чинь бас хин нэгний доор ажиллаж байгаа юм шиг л санагддаг. Тийм зүйл хийж байхаар өөрийнхөө бизнесийг хийсэн дээр биш гэж үү? Надад чи амийг хийхгүй бол амийг хийхээс өмнө илүү их таалагддаг байсан. Хэрэв чи амийг үргэлжлүүлэн хийвэл би чамтай одоо юу гэдгийг дахиж уулзахад хэцүү болох нэ гэсэн бас найзууд байж ирсэн. За ерөнхийдөө бол иймэрхүү асуулт тавьдаг, иймэрхүү яриаг үүсгэж байгаа хүмүүс ихэнх нь яадаг вэ гэх юм бол амийг сайн мэдэхгүй. Нэгэсний хажуу айлынхаа дондог дулмаагийн ярианаас илүү гарч чадаагүй хүмүүс хөвчлэн ийм зүйл ярьдаг. Дээрээс нь бас бүтээгдэхүүний талаар мэдлэг муутай компани өөх түүхтэй ер нь бол системийг суралцаагүй ер нь бол тиймэрхүү хүмүүс ингэж ярьдаг гэж боддог. Угаасаа тиймч байдаг. Би бол ингэж ярьж байгаа, ингэж асууж байгаа хүмүүст надад санаа зовсонд баярлалаа. Би ч гэсэн анх эхлэхдээ чам шиг бодолтой байсан. Амийг сайн мэдэхгүй байхдаа надад ч гэсэндээ энэ Амвей бизнес тийм чухал биш. Бас нэг тийм хамаагүй юм шиг зүгээр л нэг сүлжээ гэж би бас ойлгодог байсан. Гэхдээ үнэхээр суралцаад, ойлгоод, мэдрээд өөрийн ирэхгүй одоо суралцаад ирэхээр хүн сэтгэлийн нээдэг юм билэ. Сэтгэлээсээ сонссон үеэс одоо урдын тэр яг одоо тийм сөрөг ойлголтууд бол нэг хүмүүсээ арилсан. Ер нь бол амийг юу гэж ойлгодог вэ бусдыг ашигладаг ажил ч юм уу бүтээгдэхүүн зардаг ажил. Тэгээл зараал зарж идэл хөнгө олдог ажил гэж одоо ойлгож байгаа л нэг ёсны би сайн танил тал байхгүй одоо тийм болохоор би Амвейд амжилт олохгүй гэж би ч гэсэндээ бас юу гэдгийг анх тэгж бодож исэн. Гэхдээ яг үндэ бол тийм биш. Ер нь бол хамгийн энгийнээр Амвейг тайлбарлахад Имад, Costco явахтаа бид нар бизнес хийн гэж явдгүйтэй адилхан. Яг одоо миний хувьд ч гэсэндээ хэрэгтэй бүтээгдэхүүнээ авах гэж л амийг дэлгүүрлөө явдаг. Бүр анх витамин, угаалгын унтаг худалдаж авч эхэлж исэн. Зүгээр л худалдаж авсан. Яг бол надад хэрэгтэй болохоор бүтээгдэхүүн нь надад үнэхээр таалагдсан учраас одоо болтол би одоо энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байгаа. Тэр үеэс нөгөө сүлжээ гэж айгаад исэн сэтгэл маань алга болсон. Судлаад бас дээрээс нь суралцаад утсан чинь амийн ерөөсөө юу гэх юм бол зүгээр л нэг дэлгүүр. Гэхдээ энгийн нэг дэлгүүр биш, өөр ингэсэн өнгөтэй. Гэхүүд ер нь бол бөөний дэлгүүр биш, жижиглэнч биш. Бүтээгдэхүүн үнэхээр чанартай тийм дэлгүүр. Зарим нэг сөрөг хүмүүс чанаргүй л гэдгийг. Гэхдээ 99% нь чанартай гэсэн дүгнэлттэй байдаг. Байнгын хэрэглээ болгож чадвал худалдан авч буюу одоо бүтээгдэхүүний тодорхой хувийг бэлэн мөнгөөр буцааж олгодог байхгүй юу? Тэрийг нь бид нэр кэшбэк буюу бонус гэж нэрлэдэг юм.
яагаад одоо мөнгө буцааж өгөөд байгаа гэдэг дээр би анх үнэхээр их одоо гайхсан. Яагадгүй би урд нь олон жил Солонгост амьдрахдаа нэг ч удаа тийм бэлэн мөнгөний бонус өөр дэлгүүрүүдэд авч үзээгүй учраас бонус нь нэг ёсны бүтээгдэхүүнийг хямдруулж өгж байгаа гэсэн үг бол биш. Амийн дэлгүүр нь нэртэй одод буюу телевизийн зар сурталчилгаа хийдэггүй. Тиймээс зар сурталчилгаа буюу тээврийн зардлыг үнэнч хэрэглэгч, бизнес эрхлэгч нартаа бүтээгдэхүүний одоо үнэтэй нь уялдуулаад эргүүлэн бэлэн мөнгөөр бодож өгдөг. Тэрийг нь бид нар сар булганы 14-нд бэлэн мөнгөөр авдаг. Тэр бэлэн мөнгө нь би ганцаараа хэрэгэлсэн үед нэг их биш ч гэсэн над чиг Ame Mart-ыг одоо юу гэдгийг өөрөө хэрэгэлсэн мэдрэмжээ хинэгэнд сурталчлаад бүтээгдэхүүний талаар сайн тайлбарлаж чадвал тэдний худалдаа авалт сэтгэл санаа болон мэдрэмжийг мөн дараагийн хүнд дамжуулан өргөн хэрэглээн дээр ингээд суйрлуулж өгсөн нэтворк үүсгэж чадвал энэ нь эргүүлээд юу гэдэг вэ гэх юм бол манай нэтворкт байгаа хүмүүсийн худалдаа авалт бүгд нийлээд цар бүр олж болох орлогыг бүтээдэг. Гэхдээ орлоготой хэрэглэж болёо гэвэл заавал бүртгэл хийлгэх хэрэгтэй. Бүртгэл нь бол үн төлбөргүй байдаг ч гэсэндээ визний хамаарлыг шаарддаг. Яагаад бүртгэл хийлгэх хэрэгтэй вэ гэхээр бүртгэлтэй код дээр худалдан авч байж оноо бодогддог. Бас баг үүсгэх хэрэгтэй болдог. Бүртгэл хийсэн код нь нэг осны миний хөдөлмөрийг одоо үнэлэх хамгийн гол хэсэг гэхүү дээ. Нэг осны нэг үгээр хэлбэл би ганцаараа хэрэглэх биш. Надаас эхлэлдээ манай багт байгаа бүх хэрэглэгч нарын хэрэглээ нийлж байгаад бонус бодогддог. Би өөрөө хэрэглэгч бөгөөд өөр нэгэн хэрэглэгчд бүтээгдэхүүний үнцэн гарал үүслийг өөрийн мэдлэг мэдрэмж дээрээ суйрлуулад одоо танилцуулж хийдэг бизнес гэж ойлгож байна. Нэг үгээр зар сурталчилгааны бонус гэж бас ойлгож болно. Ер нь бол Ame бизнес их үнцэнтэй бизнес. Энэ дэлгүүр нь ч гэсэндээ 1959 оноос эхлэн ингээд бас бонусаа бодож эхэлж одоо ингээд явж байгаа болохоор маш үнцэнтэй гэж ойлгоход болно. Бас үнэхээр шудраг, бас эрсдэлгүй. Амийн дэлгүүрээ солиод чанартай өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээр хэрэглээгээ болгоод зарлагыг орлого болгох сайн чанарын нэтворк үүсгэх нь хамгийн чухал. Энэ нэтворк эргүүлээд өөрийнхөө тэтгэвргээд нэрлэлцдэг. Нэг удаа олоод орхих биш, тогтмол орлогыг үүсгэх нь урт хугацааны туршид надыг эрсдлээс хамгаалах орлого гэж ойлгож болно. Тасралтгүй орж ирэх тогтмол орлогыг сар бүр авдаг. Нэг үгээр энийг юу гэж тайлбарлах вэ гэвэл үл хөдлөхийн түрээсээ орлоготой ч зөрлөж олно. Одоо энэ системийг илүү ихээр сонирхож суралцахыг хүсвэл Роберт Кийосаки гэдэг зохиолчтой Баян аав, ядуу аав гэсэн номыг эхлээд нэг уншчих хэрэгтэй. Ame Mart гэдэг нь дэлхийн алдартай хамгийн удаан оршин тогтсож байгаа шууд худалдааны дэлгүүр ахгүй юу? Би түрүүн хэлсэн шүү дээ 1959 онд үүсгэн байгуулагдсан гэж. Бүтээгдэхүүний хувьд болохоор дэлхийд борлуулалтаараа нэгт ордог. Бүтээгдэхүүнээрээ өргөн хэрэглээгээ өргөн хэрэглээнийхээ одоо өдөр тутмын хэрэглээг сольж хэрэглэнэ гэсэн үг. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа 100%. Шинэ бүтээгдэхүүн гарах бүрт бид нар бол доглоостой байж идэг. Борлуулалтаараа дэлхийд номер 1. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа 100% гэдэг нь үнэн ч бас багтсан байдаг. Хэрэг танд таалагдахгүй бол бас тохирохгүй бол 3 сарын дотор буцаач ч болно. Тиймээс үнэхээр амархан. Ямар ч нэг осны риск, аюул эрсдэл байхгүй. За ер нь бол хүмүүс бонусын талаар аягүй их асуудаг. Тэр нь бол хэрэгэлсэн хэмжээгээрээ, хичээсэн хэрээрээ үнэн чударгаар бодоод өгдгөө л гэдээ ойлгож байгаа. Системтэй бас тийм бонус бодох үнэхээр шудраг системтэй. Тийм учраас мэдрэмжээ мэдлэгтэйгээ хослуулад итгэлтэйгээр суралцаж хийхэд эхлэлтийн хөрөнгө шаардлагагүйгээр ямар нэгэн офис заал түрээслэх хэрэггүйгээр бүртгэлийн хураамж хэрэггүй гэсэн шүү дээ. Сар бүр заавал хийх худалдаа авалт хэрэггүй. Эхэлж худалдаа авч хадгалж одоо овоолох хэрэггүй. Яг бол дэлгүүрт бүх бүтээгдэхүүн бэлэн байж идэг болохоор 12 цагаас өмнө захиалга хийвэл дараа өдөр нь шууд гэрийн хаягаар авчиж болдог. Үнэхээр амархан бас үйлчлэгээ сайтай зүгээр л дэлгүүр. Бас бүртгэлээс гарах нь хүртэл хамгийн амархан. Код аваад гарчна. Ер нь энэ бүгдийг та илүү ихээр мэдхийг хүсвэл
Митинг буюу таныг урьж байгаа хүмүүсийн сургалтнаас илүү сайн суралцаж олно. Би ч бас анх митинд очиж энэ салбарт амжилттай ажилд амьдарч байгаа лидерүүдийг нүдээр харж итгэсэн. Митингд очиод өөрийнхөө амьдралын үлдсэн хугацааг яаж баталгаатай орлоготой болгох тухай суралцсан. Амэ бизнест амжилттай тууштай хийж байгаа хүмүүс нь хувь хүний хөгжлийн явцад өөрчлөгдсөн. Би ч гэсэндээ чаднаа гэсэн итгэл үнэмшлийг олж авдгийн байлээ. Мөн бусдын амьдралд үйлдэлээрээ нөлөөлж хамтарч чаддаг, үлгэр жишээ болж чаддаг тийм хүмүүсийг лидер гэж хэлдэг. Би бас өөрийн нүдээр олж харсан. Эцэст нь би Амэтай уулзрах хүртлээр аливаа ажлыг хичээх юм бол болно гэж ойлгодог байсан бол одоо хичээх юм бол сайхан амьдрна гэж ойлгодог байсан бол одоо би Амэг хичээж сайн хийж чадвал би мөнгөтэй болох юм байна. Дээрээс нь эрүүлэр системийн тусламжтайгаар хувийн хөгжил дээрээ суурилсан юм нэтворкийн тусламжтайгаар илүү олон хүнийг сайхан амьдрахад нь тусалж болох тухай ойлгосноор Амэ бол ойлгосон. Дээрээс нь Амэ бол хин төрүүлж орсноороо биш. Энэ бол үнэхээр тийм миний нэтворк дээр хүртэл энэ бол маш олон түүхтэй ингээд бас кейсүүд байдаг. Ихэнх хүмүүс төрүүлж бүртгүүлсэн хүнийхээ доор нь орчлоо гэдэг бол Амвэд бол үнэхээр хин төрүүлж орсноороо биш. Хин 100% сайн хөдөлмөрлөж чадсан оргил дээр гарч чаддаг болохоор хэрвээ та одоо эхэлж ахаач гэсэндээ оройтойгүй харин ч бүр таны өмнө орсон олон хүний туршлага алдаа оноо дээрэс нь мэдлэг дээрэс нь тэр хүмүүсийн түүхийг уншиж суралцаад тэр хүмүүстэй хамтарч ажиллахад л болно. Тиймээс яг одоо миний энэ ярилцлагыг миний энэ жохоо бичлэгийг сонсож байгаа бол та заавал надтай холбогдоорой. Илүү ихийг мэдэх боломжтой газар бол ерөөсөө л та бидний уулзах газар митинг байгаа шүү.